За ингээд өнөөдөр манай Зоркис MMA-гийн бэлтгэл дээр манай хүрлээ ирсэн байна Монголоос. За тэгээд энэ далайн түвшинс дээш нэг 800 м-ийн өндөр дээр ийм спорт талбай дээр бид нэр хурд хүч болон кондишны бэлтгэлээ хийдэг. Өнөөдөр бол хүрлээ маань бас бэлтгэл дээр очилж ирээд хамт бэлтгэл хий гэж ирсэн байна. За тэгээд цөмбөө аврах бэлтгэлийг удирдаад явал хүрлээгээ нэг Зоркис MMA-гийн 2 там болон Зоркисгээ 2 хүчний дасгал байгаа. Тэргээр оруулан да өнөөдөр. Ямар байхыг харъя. За эхлэе. За. За тэгээд ингэж хэлснээс хойш шууд сагсан мөнгөний бие халаалтаа гэсэн хоорондоо сагс тоглоод халаалтууд хийгээд гүйжих харгээд спорт тоглоомоор бие халаацгаасан. За Зоркис өмнө л сагс тоглодог байсан учраас яг сагсны техник маягаар бид нар халаалтаа хийгээд бэлтгэлээ хэлсэн. Спорт тоглоомоор 30 минут гоё бие халаасан шүү дээ, тий. Одоо би чинь бол ерөөд алдсан байгаа. Одоо жоохон юу яагаад 3 минутаар нэг 2 үе сүүлэртэйгээ ажиллаад тэгээд 2 үе жоохон бүхий техникүүд автаад тэгээд хүчнийхээ бэлтгэл рүү шилжин. Хүчний бэлтгэлийг болохоор яг нөгөө юутай гэртэй гар дээр сунаалтай эрзэнтэй холбоод ийм сет асууд юм. За тэгээд сүмбэ аврахаа хэлснээр shadow boxing хийж бие халаацгаагаад одоогийн сонголт хийгээд барилдаанд тавтаад барилдааны унгаа харах техникүүд заалгаад за тэгээд түүнээс хойш гэртэй хүчний бэлтгэл рүү орсон. За өнөөдөр хүрлээгээ Зоркис MMA-гийн кардио бэлтгэл дээр хурд хүчний бэлтгэл дээр 2 дасгал хийлгэж гэж бодож байна. Нэг нь болохоор Зоркис гэдэг энэ хүчний дасгал гэдэг. За энэгээр олон шилдэгүүд бас орж гарсан. За хэдэн раунд явах нь нэг харъя. За тэгээ. За энэ дамбл буюу одоо энэ юугаар 2 гартаа шийдний шахалт тэгээд 30 санаад энийг 3 оролт хийх нүг харъя тийм ээ. За тэгээ. За юу. 1 2 3 чи нэг хүчтэй. Та Яг ингэж байна. За яг иймэрхүү маягаар 3 раундыг бэлтгэлийг хийсэн хүчний бэлтгэл кардио эссенци маягаар за сунаалттай за энэ 3 удаа за сүүлд нь бол арай том гээрээр цэжний голоор шахаад за diamond сунаалт гэж ярьдаг та тэрийг хийгээд бэлтгэлээ үл яг хүчний бэлтгэлээр дуусгасан. За араас нь мөнгө эрзэнтэй ингээд сетлээд явд юм лээ. Яг ингээд харахад бол хөнгөн юм шиг мөртлөөсөө яг хийгээд эхлэнгүүд хамаагүй зөөр нилээн чатуу байлээ. Манай Зоркис MMA-гийн хам гэж дасглаар манай бүх тамирчид орж гардаг. За энэ дасгалыг одоо гараад авсан тамирчин бол ер нь тулаанд авах бэлэн болцсон гэдэг. 5 минутаар 2 үе яваа гарах юм бол тэгээд формтой гэсэн. За 1 үе яваа гарах юм бол ерөнхийдөө болж байна. За ер нь бол гарч чаддгүй тэгээд. За сүмбэ зааж өгөө. Ерөөсөө ингээд нэг цоглоо, доошоо явлаа, бэлэн дээрээ татлаа, сунаалаа, услоо. За сүрэхгүй жол зүгээр. Зүгээр эхнээс нь ингэ явчих тоо. Ингээл спрол хийгээд явчих. За. Сунаагаар одоо баах юм ийцүү амжихгүй. Гэтэ үгүй сунаад тий. Сунаагаа явдаг ахгүй нь бол нараа. Дан ингээл. За ингээд хам дасгалыг эхлүүлсэн. За үнэхээр чанга юм байлээ. Зүгээр 5 минут л нэг үе ингээд лавд орчдөг хэдий ч гэсэн спраултаа ингээд хамт хийвэл. Дасгал яагаад гэдгийг нь ойлгосон. За ямар ч амжилттай давчаад уулын өдөр 3 раундаар ингээд өгсөө тесрэлтэй гүйлт хийгээд тэгээд бидний хувьд бол сонголт хийгээд өнөөдрийн бэлтгэл өндөрлсөн. За бэлтгэлийн дараа сайхан сүмбэ аврагын сүүлд авсан аврагын бүстэй танилцаад за бэлтгэлийн дараа альжаалаа тайлцгаа хийгээд за сүмбэ аврагын эхнэрийн ажил болдог. Окланд байдаг сондөр салонд очсон. За энд бол массаж хийдэг, бомб тавьдаг, зүү төөнөр тавьдаг. За энийг тусгаарлан бас Окланд хотод амьдардаг, Сан Францискод амьдардаг залуучуудаа санал болгомоор байна. За манай залуучууд голчлоо Uber такси болон трак машин их барьдаг учраас арцэг нуруу хүзүүний ажилд өөрийн мэдлэг орцсон байт юм лээ. Тэгэхээр ингээ бомб тавиулаа, зүү төөнөр тавиулаад ингээд мэрэгжлийн барайцлалтайгаа зөвлөгөө хийгээд боломжийн үнээр ингээ явчихад бол үнэхээр дажгүй санагдсан. За миний хувьд нүд онгоогоод үнэхээр сайхан болцсон. Хэдэн өдөр аялал ядарсан явсан. За сондөр салууны хаяг болон уцны дугаар харагдаж байна. За ингээд Сан Франциского сайхан хүлээж авсан Зоркис MMA-гийн ахын дүүстэй маш их баярлалаа. За бидний хувьд дараагийн аялал ингээд Вашингтон DC рүү хөдөлж байгаа нэ. Америкийн баруун эргээс зүүн эргээр.